Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээл эзэдтэй очихгүй байгаа нь төрийн өндөр албан тушаалтнуудын харилцан хамаарал бүхий компаниуд сонгон шалгаруулалт нэрийн дор хуван авдаг. Үүнд олон нийтийн хяналт байхгүйд оршиж байна гэж баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос үзэж байна. Энэ онд жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд 1034 аж ахуй нэгж зээлд хамрагдахаар хүсэлт гаргасан ч 134 аж ахуй нэгжид нь зээлийг олгосон. Үүний 122 нь улсын хурал болон засгийн газрын гишүүд албан тушаалтнуудын хамаарал бүхий хүмүүсийн компани байсан гэх. Эргээд бодит байдал дээр энэ зээлд хамрагдахыг хүссэн жинхэнэ үйлдвэрлэгчид зээлд хамрагдаж чадахгүй байгаад тэд шүүмжлэлтэд хандаж байсан юм а. Жижиг дунд үйлдвэрлэлийн санд байгаа мөнгийг бол бид одоо жинхэнэ үйлдвэрлэх хүмүүс нь биш. Дээгүүр одоо албан тушаал давуу талаа ашиглаж одоо жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийг бол өгсөн хөвдөж авж байна. Энэ төрд одоо хүмүүс төрийн албан хаагч болохыг хүсдэг, төр дээгүүр дарга болохыг хүсдэг зорилт нь бол өөрөө энэ юм байна. 950 саяар ингэж хүн болгоо ингэж авсан байгаа тийм. Энэ бол төсөл хэрвээ сонгон шалгарсан бол бүгд адилхан 950 сая байх уу эн чинь бол. Тэгэхээр энэ дөрвөн хүний авсан 950 саяын одоо сонгон шалгаруулалт гэдэг бол энэ бол бас цаанаа бол бас албаар дараас юм уу, зорив дараас юм уу гэх хардах бол сэтгэлдлийг бас төрүүлж байгаа шүү дээ. Өнөөдөр жижиг дунд үйлдвэрлэлийн одоо энэ жижиг дунд үйлдвэрлэлийн сангийн зээл нь одоо төслийн зээл нь гэсэн үг шүү дээ. Би 3 удаа төслөө өгсөн хүн. Ерөөсөө шалгараагүй. Төсөл маань ёстой жинхэнэ тэвэр дүүрэн магтаалтал гарч ирдэг. Ёстой сайхан төсөл байна, сайхан хэрэгжих боломжтой төсөл байна гэдэг сайхан магтаалыг л аваа гараад ирдэг. Наанч дэмжигдсэнгүйгээ гараад ирдэг. Уучлаарай. Надад танил тал байхгүй учраас миний дэмжигддэггүй. Ангийнхны ярьж байгаагаар маш сайн байдаг гэж байгаа байхгүй. Гэтэл тэр авдаг хүмүүс нь үе үеийн засгийн газрууд дандаа яг л ийм хэлбэртэй явж исэн. Мөнгөө хүүлжээс учраас хангалттай төлөлгүй яхав та. Ер нь бол энэ сангийн мөнгийг үнэхээр үйлдвэрлэгчдэр өөрсдөө аваад хийх юм бол үнэхээр хөгжин шүү. Монголын үйлдвэрлэгчдэр үнэхээр өдөр шөнөгүй ажиллаж байна. Өдөр шөнөгүй ажиллаж та бүхэн мэдж байгаа. Гэтэл одоо жинхэнэ нөгөө хэрэглэгддэг газар нөхгүй дарга нар нь аваад эхнэрүүд нь аваад ингээд туйлчдаг энэ чараа дэндүү шудраг биш юм биш шүү. Өнөөдөр үүсэж байгаа энэ бүх асуудлыг баялаг бүтээгчдийг дэмжих холбоо өнгөрөгч 5 сараас хойш дэвшүүлж удаа дараа холбогдох газруудад шаардлага хүргүүлж ирсэн. Мөн жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийн төсөл сонгон шалгаруулах хорооны бүрэлдэхүүнд яам жижиг дунд үйлдвэрийн сангийн гишүүд байдаг ч олон нийтийн төлөөлөл байдгүйг шүүмжилж ирсэн юм а. Хинд ямар шалгуураар хэдэн төгрөгийн зээл олгосныг ил тод болгож үүн дээр хяналт тавих гишүүд байдаггүй учраас дээрх сан өнөөдөр албан тушаалтнуудын хамаарал бүхий компани санхүүжилтийг сэлбэдэг газар болоод удсныг санууллаа. Бид яг энэ асуудлаар хэвлэл багварал хийж байсан. Тэгэхэд 134 аж ахуй нэгжийн нэр гарсан мөртлөө яг юу хийдэг, ямар үйлчлэгээ үйлдвэрлэл үзүүлдэг, хинийх вэ гэдэг нь бол үнэхээр мэдэгдэггүй. Бидүүч тодорхой бус. Өнгөрсөн хугацаанд манай холбооноос идэвхтэй явсны хүчинд яамдуудаас нэрсүүдээ гаргаж ингэж авч ингэж явсны хүчинд бас олон нийтэд ингэж үргэлжлэсний хүчинд өнөөдөр ингэж улсын хурлын хамаарал бүхий гишүүдийн энэ компаниудын нэрс ингэж гарч байгаа. Энэ бол аюул нууцлагдмал байгаа. Баялаг бүтээгчдийг юм хийж нийгэмд одоо амьдарч байгаагаар гол нийгмийг авч явж байгаа энэ хүмүүсээ бол төр засаг айлын шовдор хөгжиг ингэж үздэг болсон гэдгийг их ярьдаг. Ярьж байсан бид одоо өнөөдөр бол миний хувьд зүгээр энд хэлэхэд үнэхээр байхгүй мэт одоо үзэж байна. Тэгээ нэг жишээ дурдахад энэ бол хэд их ус төрж чинь гэж үзэж болно. Тендерт байнга ордог боловч ердөө энэ одоо шалгаруулалтанд бол тэнцэж шалгарч чадахгүй байнга л импортын үндсэндээ одоо бараа бүтээгдэхүүн нийлүүлсээр ирсэн. Энэ нь юу гэхээр зэрэг одоо бичил бизнес эрхлэгчтэйг бол үнэхээр сөхөрч унахад төрдөө итгэлийг одоо алдагдуулж байгаа маа. Тийм учраас манай одоо бичил бизнес эрхлэгчид бас одоо дуу хоолойг бидэнтэй нэгтгэж хамтарч тэмцэх энэ цаг болсон гэдгийг өнөөдөр хэлье. Ийхүү баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос засгийн газрын тэргүүнд 4 зүйлийн шаардлагыг хүргүүлж байгаагаа мэдгдлээ. Хүнсгүдэ аж ахуй хөнгөлөлтөрийн яамны жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд хөндлөнгийн аудит оруулж өнгөрсөн 5 жилийн төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагаа үнэн зөв шударга явж үед шалгалт хийж үр дүнг олон нийтэд мэдээлэх. Төсөл сонгон шалгаруулах хорооны гишүүдэд хариуцлага тооцох, ашиг сонирхлоор зээл авсан төрийн өндөр албан тушаалтнуудын зээлийг иргэн яаралтай буцаанд төлүүлж хариуцлага тооцох. Хүнсгүдэ аж ахуй хөнгөлөлтөрийн сайдын тушаалаар баталсан жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай хөнгөлөлтөд зээл олгох төсөл сонгон шалгаруулах журмыг яаралтай шинжилж, энэ талын хороонд салбарын төрийн бас байгууллага олон нийтийн хяналтыг төлхөө оролцуулах гэсэн 4 шаардлагыг хүргүүлжээ.